За сонсогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэж байна. За бид сэтгэл зүйч зөвлөдөж байна. Цувралыг сонсогчдод зориулсан цувралаар хүргэхээр бэлдсэн байгаа. Тэгэхээр энэ удаагийн дугаар бол сэтгэл хөдлөлт гэсэн сэдвээр ярилцахаар зочноо ирсэн байна. Тэгэхээр гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга сэтгэл зүйч Жавхлан өргөдөн оролцож байна. Танд өдрийн мэнд хүргэе. За сонсогчдоо болон хөтлөгчдөө бас өдрийн мэнд хүргэж байна. За тэгэхээр ер нь бол сэтгэл хөрөл гэдэг яг сонсохоор хамгийн түрүүнд бол хосууд ер нь яагаад сэтгэл хөрдөг юм бэ гэсэн одоо бодол орж ирж байна л да. Тэгэхээр ер нь бол магадгүй хүмүүс энэ сэдвийг одоо ярихаар хамгийн түрүүнд одоо олон жил амьдарсан хосууд маань цаг хугацааны хувьд урт цаг хугацааг тулсан хосуудын сэтгэл илүү хөрдөг гэсэн нэг тийм ойлголт өгдөг шүү дээ. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ ойлголтын талаар та мэдээлэл өгөөч. Ерөнхийдөө сэтгэл хөдлөлт яагаад үүсдэг вэ гэдэг л одоо гол асуудал байгаа юм тийм ээ. За өнөөдөр яг сэтгэл зүйн зөвлөжин подкастын маань 2 дугаар цувралын эхний дугаараар сэтгэл хөдлөл гэдэг сэдвийг бас авсан шалтгааныг би бас олон талаас нь бодлоо. Тийм тэгээд яагаад хөтлөгч маань энэ сэдвийг сонгосон юм бол гэдэг талаас нь ч юм уу. Ер нь бол яг зүгээр яг гэр бүлийн харилцаа, хосуудын харилцаа гэдээ ярихлаар бидний одоо гол тулгамддаг асуудал ерөөсөө л тэр харилцаа хэрхэн яаж цааш тийм хэвийн бөгөөд ойлголцсон тийм аз жаргалтай баяр хөөртэй үргэлжлэхөөл гэдэг ийм л асуудал байгаа шүү дээ. Тэгэхээр сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг ярихаас өмнө хэдүүлээ ийм харилцаа гэдэг нэг юм үндс нэг юм шугам байна гэж бодоод үзье те. Яг энэ харилцаа гэдэг зүйл яг юу юм бэ гэдэг. Тэгээд ер нь нэг л яг альва бүх харилцаа за дээрэс нь амьдралын тойрог гэдэг ч юм уу ер нь одоо ертөнцийн байгаа бүхэл зүйл ийм эргэх хөдөлгөөнд оршиж байдаг. За тэгээд мэдээж зүрх хүртэл байнгын юм хэмнэлтэй одоо цаг хугацаа туулдаг те. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм гэхээр альва юм ерөөсөө нэг юм хэвийн юм одоо ойлголт гэж юм байдаггүй юм байна. Нэг тэгш үзүүлэлт гэж байдаггүй юм байна. Байнга одоо өсөж идэг, буурж идэг, эсвэл цаг хугацааны хувьд дахин одоо эргэж идэг гэдэг ч юм уу те. Тэгэхээр ер нь бол энэ харилцаа гэдэг бол юм байнгын юм тогтмол эерэг одоо үзүүлэлттэй байдаг юм зүйл бол биш юм аа. Тогтмол харилцаа бас биш юм аа л гэсэн үг. Тэгээ мэдээж эн чинь өгсөнч буурна, янз бүрийн асуудал тохиолдно тийм ээ. Мэдээж зарим хүний тухайн өдрийн одоо сэтгэл зүйн одоо нөхцөл байдал биеийн даавраас хүртэл шалтгаалаад заримдаа эмэгтэйчүүдийн зан харан шиг их сайхан байна. Эрэгтэйчүүдийн бас зан харан шиг сайхан байна. Магадгүй амьдралын одоо биоритмийнхаа хэмнэлээс болоод ч юм уу эсвэл ажлын стресс, нийгмийн стрессээс шалтгаалаад зарим хүмүүсийн сэтгэл зүй бас зарим тохиолдолд маш хүнд одоо юм байдаг. Тэр өдөр ямар ч юм хийх хүсэл байхгүй, ямар ч одоо юу гэдгийг харилцаанд одоо тийм эерэг зүйл хийх хүсэхгүй тийм одоо нөхцөл байдал ч бас тохиолдохыг үсэхгүй. Тэгэхээр юу ч хэлэх гээд байна вэ гэхээр ер нь бол хайр дурлалын харилцаа гэдэг бол ийм тогтмол үзүүл биш юм аа. Байнга л өсөж байдаг, буурч байдаг ийм үзүүлэлт. Тэгэхээр энэ одоо тогтмол харилцааг бид нар яаж хэвийн байлгах вэ? Яаж энэ харилцааг тогтмол одоо байдлаар нь үргэлжлүүлэх вэ гэдэг дээр л бид нар гол анхаарлаа хандуулах ёстой болчиход байна. Тэгэхээр ер нь бол сэтгэл хөдлөл гэдэг зүйл, сэтгэл хөрөлт гэдэг зүйл гэдээ ярихад бид нар бас нэг зүйлийг ойлгох нь юу гэхээр нөгөө бид анх ингээ харилцаа үүсгээд хосууд ингээд танилцах үедээ бид нар байнгын одоо ийм өгсөн харилцаан дээр байдаг юм байна. Нэгүр гэх юм бол одоо дөнгөж танилцж байгаа хосууд эхний уулзалтан дээр их гоё тийм одоо бие биендээ таалагдаад татагдах юм бол дараагийн уулзалт бас илүү гоё юм сонирхолтой байдаг. Тэгээ нэгүр гэх юм бол яг болцож байх үеийн эсвэл хосууд анх танилцж байх үеийн харилцаа дандаа юм өгсөх тал руугаа байдаг. Дандаа өгсч идэг харилцаа. Анхны одоо уулзалтууд, анхны болцоо, анхны одоо бэлэг, дээрэс нь одоо анхны харилцаанд одоо тэр нэг бие биенээ таньж мэдж байгаа юм одоо зүйлүүд. Тэгээ дээрэс нь бид нар болцоон дээр хүртэл одоо өөрсдөө хамгийн гоё сайхан ганганаар нь авч очдөг шүү дээ тийм ээ. Тэгээ зан харан шингийн хувьд бол мэдээж хамгийн гоё дөрөө тавина. Тэгээ нэг үгэх юм бол харилцаа байн ингээд өгсч идэг юм одоо тогтолцоо байгаа юм л да. Тэгээд энэ харилцаа маань мэдээж нэг цэг дээр очиод унах нь бол одоо зайлшгүй зүйл. Тэгээд харилцаа ингээд буцаад унаад ирэх үед нь бид нар юу гэж боддог вэ гэхээр энэ надад хайрг болчих тий. Би энэ таалагдгаа болцсон юм байна гэдэг одоо эхний нөгөө гомдлууд гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр эхний гомдол гэдэг бол ерөөсөө нөгөө сэтгэл хөдлөлтийн анхны одоо шинж тэмдгүүд илэрч байна л гэж ойлгож үзэх гээд байгаа юм л да. Тэгэхээр одоо түрүү ярьсан шүү дээ нөгөө хосуудын харилцаа дандаа юм нэг тэгш байдгүйтэй ижлэхэн өгсөж байгаад буурах үед л бид нар нөгөө нэг гинт тэрэн дээр маш эмзгээр хүлээж авдаг байхгүй. Яг одоо жишээ нөгөө хосуудын дунд проблемууд, асуудлууд, хэрүүл маргаанууд, зөрчилдөөнүүд
Тэгээ бие биенээсээ өмнө гарч байгаагүй харж байгаагүй тэр арын шин гараад ирэхлээр маш их цочирдож хүлээж авдаг. Тэгээд тэр харилцаанууд дээр бид нэг гомдоод сэтгэл зүйдээ нэг юм одоо гоморхол тэгээд үлдчихдэг. Тэгээ энэ нөгөө нэг бидний сэтгэл хөдлөлтийн анхны одоо цэгүүдийн эхлэл тавьж байна гэж ойлгож байна гэсэн үг. Түрүүн бас нэг өөр хэллээ л да харилцаа унаад эхэлнэ гэдэг ч гэсэн. Тэгэхээр энэ бас нөгөө хосууд маань амьдраад одоо хамт амьдраад удаад ирэхээрээ бие биенийхээ зан ашиг илүү таньж эхлэхээр бас нөгөө нэг энэ дээр төрчлөлтөө ингэ гарч ирэх үү. Үүнээс бас болж бас сэтгэл хөрөх тийм зүйл байт юм болоо. За мэдээж гэр бүлийн амьдрал, хосуудын харилцаа, хамтын амьдрал гэдэг зүйлүүд чинь цаг хугацаа шаарддаг. Цаг хугацааг даван туулж иж хамтдаа амьдарч иж хамтдаа цаг хугацааг өнгөрүүлж иж бид нар нэгнийгээ одоо чинь энэ үйлдэл дээр ийм характер гаргадаг шүү. Намайг ингэж хэлвэл имзээр хүлээж авдаг шүү. Магадгүй намайг ингээд тоглоом шоглоомоор хэлсэн үг юм аа нөгөөх маань ойлгохгүй ингээд гомдоод хүлээгээд авдаг гэдэг ч юм уу те. Тэгээд л одоо нэг тийм хошин яриа хүртэл байдаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс анх бие биентэйгээ танилцаад ингээд суухдаа юу гэж ойлгодог вэ гэхээр эрэгтэйчүүд бол ингээд танилцсан бүсгүйгээ яг л ийм л эмэгтэй байна л гэж ойлгодог. Сайхан ааштай, царайлаг, гоо үзэсгэлэнтэй тий. За дээрэс нь одоо юу гэдэг чинь тэр биеийн хилэмж, тэр биеийн одоо нэг харилцаа тэгээд нэг өсөндөө байнга л нэг тийм эерэг таатай зүйлүүдийг ингээд эрэгтэй хүмүүс маань анхны ингээд үргэлжлэх хугацаанд байнга эмэгтэйгээс мэдэрч идэг. Тэгээд л одоо ерөөсөө энэ л бол миний нөгөө яг жинхэнэ мөрөөдлийн эмэгтэй юм байна. Энэ л эмэгтэйтэй би суух хэрэгтэй байна гэдэг ингээд тийм анхны сэтгэлээрээ маш их одоо ирчүүд гэрэлдэг. За бүсгүүчүүдийн хувьд бол одоо ирэхлээр сэтгэл зүйн байдлаасаа ч тэр ялгаатай байдлаасаа хараад үзэхлээр бүсгүүчүүдийн хувьд бол тэр залууг амьдрч явах хугацаанд хамтын амьдралынхаа хугацаанд би энэ залууг одоо юу гэдэг чинь алдаа дутагдлыг нэгээд би засаад авчиндаа тий манай хүн одоо хэдийгээр ийм цантаач гэсэн тэр нь илүү гоё шүү. Тэгэхээр би тэр талыг нь илүү гоё ингээд дэмжиж ингээд явчихиндаа гэдэг ч юм уу. Нэг үрлэх юм бол энэ залууг өшөө илүү сайн болно доо тий өшөө илүү одоо байгаа ийм скил ур чадвар нь өшөө илүү нэмэгдэндэ гэдэг ийм хүлээлтээр ингээд суудаг. За ингээд хамтын амьдрал эхлэхлээр яг энэ бүхэн яг ингээд эсрэгээр байдаг байхгүй юу? Дөнгөж танилцаад хамгийн хамтын амьдрал эхлүүлээд ингээ сайхан байсан юм ихтэй амьдралын одоо стресс, амьдралын одоо олон шалтгаануудаас ажил болон харилцаа, үр хүүхэд гэсэн олон асуудаас болоод эмэгтэйчүүдийн одоо хувьд гэр бүлдээ гаргаж байгаа нэг араншингууд ингээ өөрчлөгдөж эхэлдэг. Тэгээд нөгөө түрүү ярьжсэн нөгөө хошин яриагаа ярьжсэн энийг хэлэх гээд байгаа юм бол анх танилцахад ингээ үсээ задаа тавьсан сайхан эмэгтэйтэй суусан чинь жилийн дараа ингээ үсээ ингээ ардаа ингээ боож байгаа тэ ингээд тэмцэлдэж эхэлсэн гэдэгтэй ижлэх. Тэгээ яг энэ чинь юм бүхэн юм нөгөө өгсөх харилцаа байдгүй дандаа ингээд харилцан өгөөд хэлбэлцтгэл гэдэг хэлгээд байгаа. Тэгэхээр түрүүн ярьсан нөгөө гол нөгөө өтгч юм асуултын хувьд нөгөө хамтран амьдраад ирэхлээр яг нөгөө бие биенүүдийн алдаа дутагдлуудыг л таньдаг ийм цаг хугацаа л байгаа юм л да. Тэгээ энэ цаг хугацааг бид нэр учиргүй одоо юу гэдгийг тэр сөрөг талаас нь хүлээж авахаас илүүтэйгээр хамтын амьдрал ихэлсэн тэр цаг хугацаанууд бие биенээ таньж яхахын цаг хугацаануудыг бид нар аюул сайн эргээр нь хараад те бие биенээ илүү сайн таньж мэдсэн хугацаа гэдэг талаас нь л хараасай. Эсвгөөс зүгээр шууд л одоо юу гэдэг сөрөг хандлага үзүүлээл за ингээд одоо би ерөөсө буруу үнтэйгээ суудсан юм байна. Одоо болидо гэдэг ийм ойлголтыг битээ дөрүүлж аваасай гэж хэлэх гээд байгаа.